Гарааны бүрэлдэхүүнийг сая тав хүнд танилцууллаа. За зочин багаар тоглох Хантерс багийн хувьд бол ягаан гүмсгэлтэд албаа тоглох юм байна. Хаалгачаар Мөнхболт. За Леон Моримото. За ийхүү хангар дэмэргэн бууч. За Этийн Тэмүүлэн бөмбөгийн тоглолтод оруулснаар 3 дугаар төргийн тоглолтоо багууд эхлүүллээ. За Хантер эхний 2 төргийн тоглолтоо игээд бүтэн 6 хоног авцсан явж байна. За энуудад бэлгүүний жигүүрээр орж исэн тоглоог зогсоосон. За Чокёмины хувьд бол 2006 оны тоглогч биш шүү, маш залуу тоглогч байна. За За тэгэд Хантерсаас буруу аргагүй нь Эрхэн Баярлалын зүүн тоглох шиг байх юм. Төв хамгаалтын зүүнд багаад Хантерсын үед энэ өдрийн өмнө за мөн Содон маргичаа бүрэлдэхүүнд нэгдсэн. За давуулаад өгсөн бөмбөг Казугийн мөргсөн. За Мишима 16-ийн гадна Квадо бөмбөнд хүрсэн. За хурд игээд бөмбөг аваад үлдсэндээ Гуам тоглогч Моримото. За баруун гаргаад өгсөн амжаад очихоор байна. Амжаад очсон намсраад өрж. За намсраад өрж үед мөн бас багийн шин ямаа. За энэудад алдаа гарсан. Гэж орж ирээгүй, солилцооч ус орж ирээгүй. За Хантерсын тоглоо. Зүүнээрээ явсан Моримото өөрөөс нь гарчуудаа. Бас цэнгэрэмгүй. Бүр ардлын нам яв. Эхнийг олоо оруулсан Хантерс. Дараагийн боломжийг яаж эхлэхийг харъя. Гол руугаа гар. Нуруу уулын намдаад байх юм бол байхгүй шүү. Ер нь баг өндөр баг нь Хантерс. За энүүдад ороод ирсэн хамгаалагч нараас 16-аас гаргаж байна. За жиг өндөр тоглогч байлаа шүү. 16 дотор мөнгө баг нь цоглоо. За хаалтнаас гараад ирсэн. Сэрэндөрж зүүндээ гаргаад өгсөн. За Жи Хуван хардлагын өмнө дамжуулт ороод ирлээ гол. 2 дэх болголоо. За Хантерсын намсраад ирж багийнхаа 2 дахь голыг оруулж байна. За футзалын одоо танжиг үртэн клубээс авсан шин 8. За Хантерсын хувьд бол өнөөдөр гарааны 11 тоглогчийн 8 шин 8-гаа одоо гаргасан. За шинэ тоглогч нар тун сайн тоглолтыг үзүүлж байна. За зүүнд Цэрэнд орж. За сая тэгээд 4 дугаартаа Хожин Вон. За гой дамжуулт өгчээ. Тэгээд намсраад ирж голыг орууллаа. За тооны харьцаа эхний үедээ багтаад 2-1 харьцаад дууссан. За багийн ахлагч баяр цэнгэл байхгүй байгаа. Тэгээд хамгаалтан дээр л ерөн жоо асуудал гарч байна. Чөлөө цогтуудаас 2 гол явчлаа да. Саяных мөн чөлөө цогтоос эхлэлтэй гол. За чөлөө цогтон дээр бол бас бэлдсэн юм нэлээд байгаа юм байна. Гонжид цолжуулагч. Тэгээ хурдтай учраас богино зайд их хурдан тесрэж гарч ирж гин гүйцэтгэхгүй байна. За заалны тоглогчдын хувьд ер нь техник уур чадвар гүйлтийн хожлын цувралаа хадгалж үлдэнэ. Хожигдоогүй одоо цор ганц баг болно гэсэн үг. Оноо алдаагүй цор ганц баг болно гэсэн үг. За Улаанбаатар оноо алдсан, Фалконс оноо алдсан, тэнцсэн байгаа. Дөрөвс маш сайн ашиглаж гин тэгээд бүрэлдэхүүнд бас яах гэж авсан бэ гэдгийг л харуулж байна да. Ер нь бол шинэ ирсэн тоглогч нар хэдий ч нэ талбай дээр ашиг Касугийн мөргсөн бөмбөг голд хүрлээ. Солонгос тоглогч Жи Хуван. Хөлбөмбөгийг хамгийн сонирхолтой хамгийн амттай болгодог зүйл бол одоо энэ шүү дээ.
илүү баг нь хүчтэй баг нь дандаа хожоод байдаггүй. Бөмбөг эзэмссэн баг нь дандаа хожоод байдаггүй. За доогуура гаргаад өгсөн. Гой дамжуулалт доогуур явсандаа явуулна. За Гуам тоглогч. За нэг хамгаалагчийг аргалаа давуулаад хайсан тогтоолт ихний үрэлт Эрдэнэлэг. За өөрөө төгсгөл их боломжтой хамгаалагч нар 16 дотор тун 50 хамгаалаад салгасан. Үрээр л явуулах гээд үзээд байгаа. За шууд хийгээд өгсөн. Төгөлдрийн дамжуулалт. Юу маш сайн мэдж байна. Нэг тэгж одоо бас суудараад шомтой орхон тоглоо бөмбөгөө удаан бариад цагаа барихыг хичээндээ тий туг руу очино. За ерөн тоглолт дагуулга тактикийн хувьд бол хандарсан хийж байгаа үйлдэл зөв одоо өөрсдөө айллаа. Эрхэм бэлгийг авсан байна. Довтлогоо эхлүүлсэн, орсон. Хамгаалтын анхаарлыг өөр дөр бас нэлээд татсан. Тэр чинь өөрөө бас багт шигтэй үйлдэл. Хамгаалт байнга одоо очиж ийн хүмүүсийг татж ийн гэдэг бол. За мөнх болроо явсан. Паст дуу дээгүүр орж байгаа бөмбөгнүүдэд мөрөхөлтөй хэрэгтэй байна. Газуугийн доолд. За энд даваад ороод ирсэн бөмбөг ариун болд гарч ирсэн. Олдууллаа. Давс.